Өнөөдрийн мэндийг хүргэе. Таны бие эрүүл, сэтгэл санаа өдрийг ажил тавтаа сайхан байна уу? Сөүл одоо бас мэдчилж байна. Өнөөдрийн подкастын сэдэв FOMO. Мөн адил аавштай мэдвэштэй сайхан дугаар болох болов хэмээн найдаж байна. FOMO гэдэг нэр томьёо бизнес санхүүгийн салбарынханд нэлээд түгээмэл хэрэглэгдэж байсан 2000 оны хүртэл. Ялангуяа маркетингийнхэн их ашигладаг л да FOMO-г. Харин 2000 оноос сэтгэл судлалын шинжилгээ ухаанд FOMO нэвтрэн орж ирсэн. 2010 оноос үүнтэй холбоотой судалгаа, нотлохоо баримтууд үлэмж хэмжээгээр нэмэгдээд одоо болоос оргил битээ явж байна. FOMO гэдгийг манай салбарынхан монгол хэлэнд хоцрогдох үе, хоцорчих үе гэхээс айх энэ мэдрэмж эмгэг гэж томьёолоод байдгийг. Ер нь бол тийм л дээ. Гэхдээ сэтгцэн эмгэг бол биш. Сэтгэл зүйн хувьд бол бэрхшээл, тулгымцсан асуудал болоод байгаа. Гэхдээ сэтгэл зүйн бэрхшээлүүд сэтгцэн эмгэгийн үндсэн суурь болдог гэдгийг бид бас сайн мэддэг болсон тийм ээ. За FOMO их олон жишээ ярина да. Дэлхийн нийтээр FOMO-той монголчуудын FOMO бол бас энэ дундаа нэлээд айхтар болов сөрхий болов гэж бодож байна. Төрсэн цагаас би ч адил таач адил нэг хүний дор орчих юмсан да. Амтны нэг сүүл мөшгөхгүй хүн амьдрчих юмсан да гэсэн нэг юм имзэглэлж идэх юм санаа зовнил бодолтой. Амьдрсаар л ирсэн одоо ч тэгж амьдарч байгаа. Гэтэл энэ имзэглэл, энэ санаа зовнил айдсын шинж тэмдгийг агуулдаг эхэлдэг. Санаа зовнил төдий ч тийм үү хаяа бодогддог имзэглэлтий, хаяа бодогддог бодол төдий байсан бол одоо айдс маягтай болоод эхэлдэг байх нь л дээ. Нэг юмнаас хоцорчих үедээ те. Нэг юмны хүрээлэл багтахгүй байхад нэг амтны ард болчих гэдэг айдс. Гахалтай. За эхлээд тодорхой жишээнүүд ярил л дээ. Саяхан наадам болж өнгөрлөө. Төрүүлсэн бүхийн одоо хөстөө биэнд нэг хүн очиод хүрлээ л дээ. Тэнгүүт л нийтээрээ давалгалаад гүйж очиод л тэнд одоо сан хэрийн сайн гэдэг юм уу гэдэг юм мэдэхгүйгээр ихэнх нь ухамсаргүйгээр гүйж очиод хүрч байгаа. Бус нь хойноос нь саруулцаад л. Соёолонгийн тоос гэдэл. Нэг хоёр хүн очиод зогсох юм бол дааж 3 4 10 20 л очиж. Одоо тэр нь булаг тавд зогсож идэг. Сайн хямарта надад миний амьдрал сайхан зүйл тохиолдно гэхээс илүүтэйгээр тэнд хүмүүс овооролдоо, шавааралдоо, шамбаралдаа байгаа нь би өөрөө тэдний амсаад байгаа зүйлээс нэг хоцрогдоод байгаа юм шиг, орхигдоод байгаа юм шиг, жигдэд байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг байхад л. Тэгэхээр гүйж очиод игнэнд нь ороод бас шамбаралддаг. За нэг юм жишээ гэж болох. Трендэд дагнаа гэдэг үг нэг хэсэг мод боллоо л. FOMO ер нь бол модноос гарахаас айдас гэж орчуулсан болохоор бараг болохоор. Тэгэхээр хүмүүс трендэд дагч. Гэр бүлийнхээ хүрээнд хурмын ёслол хийдэг байлаа л. Дараа нь ресторан хийдэг боллоо. Одоо Вьетнамд хийдэг болж. Тэгхгүй бол нэг хүний танаас асагдах гээд байгаа юм шиг. Миний iPhone одоо юу гэдэг нь 15 хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа. Гэхдээ 16 гараад хүмүүс 16 руу хушуурхаар зэрэг 16 хамаар санаад оржлоо зогсдог. Нэг хэсэг нэг их олон хуульч мэрэгчлдэг хүн Монголд төрдөг юм аа. Хуульч, эдийн засагч, эмчгэл. Бүгдээрээ хушуураад бүгдээрээ хуйлраад байгаа учраас надад одоо хуульчийн авьяас чадвар мэдлэг мэрэгжил өсөх сонирхол байна гэхээс илүүтэйгээр энэ хүмүүсийн тэр хүрээлэлд орох, тэр хушуураад байгаа юмнаас амсаж үзэх гэсэн энэ мэдрэмжийг FOMO гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ нь айдсын шинж чанарыг агуулж эхэлдэг. Нэлээ хитэрдэг гэсэн үг л дээ. FOMO юунаас олж үүсдэг вэ?
хамгийн их олон шалтгаантай. Гэхдээ хамгийн том шалтгаан бол өөрийн амьдралаас илүүтэй бусдын амьдралыг сонирхдаг хүмүүс фомотой болдог. Би одоо юу хийж байна вэ гэхээс илүү баяраа юу хийж байгаа бол би хэрхэн амьдарч байна вэ гэхээс илүүтэй цэцгээ хэрхэн амьдарч байна гэдгийг сонирхох байх. Энэ байдлаас FOMO-гийн үндсэн суурь тавигддаг гэж үздэг л. Тэгэхээр 2010 оноос хойш FOMO-той холбоотой судалгаа шинжилгээнүүд яагаад ирс нэмэгдсэн бэ гэхээр сошиал хэрэглээ, элдв платформуд ээлж дараалан гарч ирсэнтэй холбоотойгоор бид бусдын амьдралыг алган дээрээ тавьж байгаа юм шиг хардаг болсон. Энэ FOMO гааруулж эхэлсэн. Өөрийнхөө хийж байгаа ажлыг мартан, өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг, өөрийнхөө гэр бүлийн асуудлыг, өөрийнхөө ажил мэргэжлийг мартан бусдын амьдрал, бусдын хэрэглээ, бусдын мэрэгжил, бусдын олдог мөнгө, бусдын хэрүүл шугам бүх юм татагддаг болсон л та. Тэгээ харьцуулна. Харьцуулалтаас эхлээд өөрийгөө дутууд үлэмгээр үнэлнэ. Янз бүрийн эффектүүд одоо үүсч эхэлж байна гэсэн. Надад ямар нэгэн хэрэгцээ шаардлага байгаа эсгээс үл хамааран бусдыг даган хушуурж хуйлраад байгаа зүйлсэд нь орох. Хуйлраад байгаа зүйлсээс нь амсаж үзэхийн сонирхол давамгаалдаг гэсэн үг. Техник үед бид нар мэдлэг мэрэгчлээ бас сонгохдоо за одоо хүүхдүүд одоо бүгдээр ихтэй сургуульд яваад байна. Ямар ч хамаагүй ихтэй сургуульд ороод байгаа. Гэл хүүхдээ шахдаг байлаа л та. Одоо бидний аав ээж мэднэлээ хэлбэг байсан жишээнүүд. Тэгэхээр их сургуульд орж ирэвэл дээд боловсрол эзэмшил байх юм бол хүний тоонд орох гэсэн үед байдаг. Ухамсаргүйгээр нийгмийн одоо юм эффектэд автдаг үйлдэлүүд байдаг л та. За үндсэн суурь нь бусдын амьдралыг сонирхох. Бусдын амьдралыг хэдий чинээ их сонирхох нь төдий чинээгээр би автомтгай фомот болдог. Фомот. Дараагийн нэг шалтгаан нь техник хэрэглээнүүд гэдэг. Технологийн одоо хэрэглээнүүд. Хэдий чинээ олон цагийг сошиалд өнгөрүүлж байна. Төдий чинээ автомтгай даган дуурайтай. Бас өөрийгөө голомтгой болчихдог. Үүний дараах шалтгаан өөрийгөө дутуулах. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханамжгүй амьдрах. Өрөөлд байгаа зүйлд шумхаарах. Өөрийнхөө гэр бүлийг, нөхрийг, эхнэрээ голох, хувцас идэлээ голох, ундаг машинаа голох, амьдарч байгаа байраа голох. Хийсэн хурмын ёслолоо голох. Бүхий л зүйлийг голж хүмүүсийн хийж байгаа зүйлсүүдийг харж шахших, дуурайх. Гэхдээ зөвхөн шахшдаггүй. Энэ тухай эргээд ярив. За үүний дараагийн нэг шалтгаан нь аливаа боломж бололцоогч тийм үү цорын ганц сүүлэх гэж итгэхээс болж их формат болж. Юу тийм дээ амьдрал тохиолдох ганцхан боломж. Жишээ нь томоохон одоо шүтдэг хамтдаг энэ тоглолтын билет дуусгаж ганцхан олдох боломж. Энийг л алтмаар байна. Энийг үдчих хүмүүс ямар гоё юм бэ? Тэнд ганцхан ширхэг одоо таны харьц марын гутал үлдлээ. Эдийг харахаар энээс цааш энэ гутал гарч ирэхгүй гэж болж итгэх. Үүнээсээ болж одоо формато болох. Ийм үзэгдүүд байна л да. Тэгэхээр бид энэ үндсэн шалтгаануудад тэр маш олон маркетинг сурталчилгаанууд олон бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд явж байгаа. Бид нэр сошиал дээр амьдарч байна л да өнөөдөр. Хүмүүс сайхан хосууд өнөөдөр Вьетнам ч юм уу гадаад очны хурмын ордонд хурмаа хийж байгаа бичлэгээ задлж байна. Энэ нь фомото хүмүүст зориулсан маркетинг гэдэг. Хурмынхаа хэрэгслийг, хурмынхаа ордныг санамсаргүй байдлаар харуулдаг байгаа юм шиг болооч ийм зүйл байдгийн шүү. Ингэж хийгээрээ энд ирээрээ гэдэг мессежүүдийг өгч идэг. Үүндээс
фомото гүнзгий автомтгай хүмүүс ямар нэгэн байдлаар надад хэрэгцээг үзсэн ийм хөрөнгө шаардлагагүй байсан гэсэн түүнийг авах гэж хий гэж ирмэлцдэг, бүхнээ золиосолдог, магадгүй хийж чадахгүй готордог иймэрхүү байдалд гардаг. За хэвээ суудлгүй боллоо шүү. Тэ бүх бараа дууслаа шүү. Дахин чин боломж олдохгүй шүү. Тэгэхээр зэрэгэл одоо автаад бушууган дүнийг очиж авах гэж болдог. Бид нэр ийм сэтгэл зүйн янз бүрийн эффект авталтантай гэж орж амьдарч байна л та. Үүнийг ойлгох хэрэгтэй. Надад хэрэгтэй юм уу? Шаардлагатай юм уу? Эсвэл би зүгээр л бусдын нөлөөнд автаад байгаа юм уу? Гэдгийг ялгаж салгадаг байх хэрэгтэй. Надаас илүү амьдралтай, илүү ухаантай, илүү баян тансагч гэдэг юм гэж үнэлдэг хүн хорвоогоор нэг байна л та. Ийм хүмүүсийг бид нэр хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрөхдөө хоёр янзаар. Сөргөөр эсвэл эргээр аль аль нь хүлээн зөвшөөрөл. Илүү ур чадвартай хүн бай гэж бод. Түүнийг би хүлээн зөвшөөрөхдөө даган дураах, үлгэр авах, хамтран ажиллах байдлаар хүлээн зөвшөөрдөг бол нөгөөх нь атаархах байдлаар хүлээн зөвшөөрдөг. За, FOMO тэгэхээр надаас илүү, надаас амжилттай, надаас сайхан байгаа зүйлсүүдийг хараад би хоцорчих үедээ, би орхигдчих үедээ, би сүүл өшгөж үедээ гэдэг ийм мэдрэмжүүд гэж байна. Тэгвэл надаас илүү зүйлийг хараад даган дурааснаар өөрийгөө сайжруулах, үлгэр авснараа хамтран ажилласнараа өөрөө өөр төвшөнд очих. Энэ бололцоог FOMO нээж өгдөг FOMO-гийн эрэг тал. Тэгвэл надаас илүү ур чадварыг хараад атаархах, эсвэл өөрийгөө голох, чамлах байгаа зүйлсүүдээ үүсгэх нь FOMO-гийн хамгийн сөрөг тал. Манай нийгмийн амьдрал монголчуудын дунд бол FOMO гаарсан, газар авсан хамгийн нийтлэг сэтгэл зүйн бэрхшээл. Ажлын цаг богино байдаг, амралтууд их байдаг, баяр наадам их тэмдэглэдэг. Чөлөө цаг ихтэй сошиалын хэрэглээ бусад орноос Азтай энэ бол нэлээд фейсбુકийн хэрэглээ хамгийн өндөрт орж байгаа. Instagram шалгаагүй. Үндсэн бүх FOMO бүрдэх хөрсөн Монгол улсад, Монголын нийгэмд одоо байна гэж харах хэрэгтэй. Тэгэхээр бусдын амьдралыг сонирхон, харна, химжин. Үүнийхээ хэрээр өөрийнхөө амьдралыг тодорхой хэмжээгээр чамлан, голно, бас атаархан ийм эффектүүд өөр төр нь буудаг гэсэн үг л дээ. Тэгээд харахаар бүх юмд маш хурдан хушуурч, хуйларч идэх сэтгэл зүйн дүүжин шиг маш савлгаатай, маш автомтгай байдаг. Ямар ч бра бүтээгдэхүүнийг Монголын нийгэм шиг ийм хөрсөн дээр буулгах гэдэг амархан байдаг. Бид нар мэднэ. Саяхан одоо coin гэж одоо давалгааллаа. Миний санаж байгаагаар бол хөөсөлд болсон бэлтгэсэн бүрэн жилүүдэд те. Одоо ингээл бид нар ингээл юу гэдэг нь хүмүүс олонноор хушуурхал юм бол очиод эндээс авч л байдаг. Сейл зарлаа энэ тэгэл 2 3 хүн очиод зогсож байгаа юм бол заавал эндээс нь очиж авч яадаг. Юуг ямар чанаргүй бараа бүтээгдэхүүнийг чанартай мэд харагдуулаа хошуураад эхлэхээр зэрэг манайхан автомтгой очиж маш хурдан авдаг гэж бодох хэрэгтэй. FOMO хүн болгонд байна. Надад танд. Гэхдээ хэвийн хэмжээнд бас зөв хэлбэрээр байх юм бол миний амьдралд тусдаа намайг сайжруулдаг, намайг хөдөлгөдөг. Сэтгэл зүйн хувьд асуудалтай, сэтгэл зүйн суурь асуудлуудтай атаархдаг, өөртөө итгэл, өөрийнхөө амьдралыг олж илж идэг, маш их бусдад харьцуулж идэг хүнд бол FOMO маш аюултай. Ажиглалтай мэдрэмжүүдийг огт өгдөггүй гэсэн үг. Дутууд байлмаг санагдаад байдаг. Эсвэл хэрвээ анзаарч байгаа бол одоо хөх хилгэх,
хамраа өндөрлүүлэгч гэдэг янз бүрийн гоо сайхны хаалганууд. Жишээ нь манай нийгэмд их болж байна л да. Солонгосын нийгэм чиглэл байна л да. Эний явж байгаа маркетинг ч гэсэн та бүхэн харж байгаа бол олон хүн хийлгээд байна. Тэрний хамар гоё болсон, тэрний хүү болсон, нэг ингэсэн байна гэдэг маркетинг дээр л явж байгаа. Байдаг түгээмэл хэлбэр байхгүй маркетинг. Тэгэхээр тэр хүн зогсож байгаа хамар надад зохгүй нь хамаагүй байдаг. Очиж хэлчих юм санаад байдаг. Хүмүүс сайн гинэ. Тэр лам сайн гинэ. Тэр имлэг сайн гинэ. Тэр им сайн гинэ. Олон хүн л гошуурж байх юм бол тэндээс заавал намсах гаддаг. Одоо бид ухаантай амьдрах хэрэгтэй. Ухаанаар таа хэрэгтэй. Ер нь бол өсвөр насны хүүхдүүдээ эцэг эхчүүд фомото болгон шахаж байгааг та бүхэн анзаарч байгаа. Тэрийг хардаа ийм байх ёстой, тийм байх ёстой. Дээд боловсрал эзэмших одоо тэдний хүүхдүүдийг хардаа. Тэрний гаргасан амжилтыг хардаа. Харж гин үү? Энэ нь өөрөөсөө ухамсаргүйгээр хүүхдүүдэд фомото болгож бас нэг хэлбэр гэж бодож байгаа хэрэгтэй. Ингээд яриад байх юм бол фомо их дэндүү олон сэдвүүтэй дэндүү олон бидний амьдралд өдөр тутам гарч идэг их түгээмэл сэдв. Бодгол хэрэгтэй шүү. За ингээд өөрийгөө хэрвээ хитийдсэн фомото энэ нь хэрвээ байдаг гэж үзэх юм бол энэ нь надад сайн зүйлсийг авчирдаг уу, саар зүйлсийг авчирдаг уу гэж бодох хэрэгтэй. Фомогоос ангижрахын тулд өөрийнхөө байгаа зүйлс сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Өөрийнхөө үнэлэмжийг өндөр болгох хэрэгтэй. Баяраа хэрхэн амьдарч байгааш, би хэрхэн амьдарч байгаа гэдгийг харж байгаа хэрэгтэй. Баяраа юу чаддаг вэ биш. Би юу чаддаг вэ гэдгийг анзаардаг байх хэрэгтэй. Харьцуулт хэрэггүй. Харьцуулалтыг бид нар сэтгэл зүйн хувьд алдаатай байдаг. Өөрийнхөө хамгийн сул дорой чадварыг бусдын хамгийн сайн чаддаг зүйлд харьцуулах гэдэг. Харьцуулах жаа бол ойролцоо төвшний ойролцоо ур чадвартай хүмүүстэй харьцуулж явах хэрэгтэй. За саяны хийдэг харьцуултыг хэрвээ өндөр төвшний сайн ур чадвартай хүмүүстэй өөрийг харьцуулж явах юм бол энээс үлгэр авах гэж харьцуулдаг байх хэрэгтэй. Атаарах гэж биш. Зөхөх гэж биш. Ийм зүйлүүдийн фомогийн бас нэг эрүүлдэг нэг хувилбар байдаг. За үүний тухай дараагийн подкастаар ярьсан ч яах вэ гэж бодож байна. Дараагийн подкаст гэснээс сэтгэл зүйн эдгэрлийн тухай нэгэн подкаст хийж өгөөч гэсэн хүсэлт ойрхон ирсэн. Тэгэхээр сэтгэл зүйн эдгэрэл гэж юу байдаг тухай дараагийн подкастаар ярих гэж шийдээд байна. Иргэцүүлээрээ найзуудаа бусдаас үлгэр авдаг бай. Бусдаа хамт сайжирдаг бай. Өөрийгөө зөв сайхан зүйлсээр дүүргдэг бай. Бид нэр хинээс ч илүү биш, хинээс дутуу биш. Бидэнд янз бүрийн хүүхдэл байдаг. Гэхдээ хүн болгон өөрөө ингэсэн чаддаг ур чадваруудтай. Хүний ур чадварыг харж бишрэхээс илүүтэй өөрийнхөө ур чадварыг нээх гэж оролддог байгаараа, бити атаархдаг байгаараа гэж хэлээд энэ хөө подкастыг жаргая. Анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн подкастаар уулзцгаая.